За намайг Саран цэцэрлэгийн наран дэлгэр гэдэг. За хатан урлагийн ухаан урлагийн үүсгэн байгуулагч. За түүнийхэн захирал багш нь хийгээд явдаг хүн. Уран хатгамал арьсан урлагийн яг мэргэжлийн хүн байгаа. За энэ дөр төрлийн дэд сургуулийг уран хатгамал арьсан урлагийн мэргэжлэр төгссөн. За өнөөдөр бол өдгөө одоо 20 жил одоо уран бүтээлээ хийгээд за сургаад ингээд явж байна. За 2006-7 оноос ахуулаад яг уран бүтээлээ хийж эхлээд за ерөнхийдөө багцаагаар бол нэг юм 40-50 дайлан бол уралсан байгаа. За дайлангууд нь тухайн одоо яг анх хийж эхэлснээс өдөрт хүртэл захиалгаар хийдэг. Одоо бэлэн бол байхгүй. Яагаад захиалга вэ гэхээр тухайн хүндээ яг зориулж хийгддэг. Тэр хүн ямар жил устай, ямар ажил үйлдэлтэй тий энэ болгонд нь одоо тухайн хүнийхээ одоо хэв шинжинд нь тааруулж одоо захиалгаар хийдгээ гэсэн үг. Энэ уран бүтээл ч бас их гоё. Хийгээд ингээд нэг хийж эхлэх өдрөө өөрөө сонгочихно. За яг дүүргэх одоо дуусах үеэ өөрөө сонгоно. Яг тэр бэлэгдэлтэй юм ингээд таарч орж ирдэг. Энэ болохоор энэ одоо дээрээс одоо бидний өвгдээц мэн одоо бид бүгдээ ийм сайхан юм хийж байгаад нь одоо баярлаж талархаад яг тэрүүгээр энэ зүйлийг яг тэр зөв өдөр нь яг тэр зөв цагт нь эхлүүлж өгөөд яг тэр зөв цагт нь дуусгаж өгөөд идэх юм байна да гэд. Тэгээ өвгдээцийнхээ одоо ариун сайхан сүнсэнд нь талархаж л одоо уран бүтээлээ хийж суудаг та. Хар өнгийн ууц цавыг монголчууд эдэлж хэргэлдэггүй байсан юм аа. Хар өнгийн ууц цав нь болохоор болохгүй бүтггүй зүйлээ хийдэг учраас хар өнгийн ууц цав хэргэлдэггүй. Тийм учраас дайлан дээр хар өнгийн утас ч оролддог юм аа. Тэгэхээр хар өнгийн одоо утас болон хар өнгийн торгоор уралдахгүй дандаа одоо өнгийн торгуудаар уралддаг байх нэ гэсэн үг. Энэ болохоор бас ахаад энэ дөрвөн булантай орж ирж байгаа нь болохоор 408 зөвхөстийг бас бэлэгддэг. Одоо тал дөрвөн байна гэснийг утгыг илэрхийлж идэг байна. За дайлан маань бас ийм хал хэмжээтэй явагдана. Голоороо ийм хал хэмжээтэй. Энэ нь болохоор тэгш дүүр амьдралыг бас илэрхийлж өгдөг. Түүнээс ардталтай бол ийм дугуй хийтэй гэж оруулж ирдэг гэсэн үг. За тэгэхгүй байхлаар одоо энэ хүмүүсийн хараад хэрэглээд байгаа нь болохоор дайлангаа ингэж барьчингуудаа дугуйг хараад болоход ингээд доошоо харуулцдаг. Тэгэхээр аман доошоо харцдаг гэсэн. Аман доошоо харахаар дээшээ харсан сав тий эд байлиг хурайлан дуудах байтал тэрний ам доошоо харчлаа хамаг юм гараа явчихна гэсэн үг хана шүү дээ. За тэгвэл нь одоо ийм дайлан загвартай ах нэ гэсэн. Энэ болохоор төрийн хүний дайлан гэж хайцаглаж дөрвөлжилж хийж өгдөг. Энэ нь болохоор тал бүрээс орж ирэх одоо хар муу хил ам хараалцдгийг бол бүгдийг нь оруулж ирэхгүй хамгаална гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгээд энэ одоо ийм дайланд одоо барьж ивэл за энэ хүн байна. Төр зүтгэдэг хүн байна гэдэг. Тэгээд төрийн хүнийг бол их хамгаалж өгдөгөө гэсэн үг. Тэгэхээр хэв загварууд дээр болохоор өөр одоо утга илэрхийл бэлэгдэлтэй байдаг л. Тэгээд одоо дайлан бол тухайн одоо эцснийхээ одоо нэрийн хуудас гэж бас явагдаж байгаа. Одоо ямар одоо юу гэдэг ажил үйлдэл байдгийн те ямар одоо юу гэдэг нутаг ус их байдгийг. Одоо ихт үед бол одоо аль нутаг ус аль хошууны гаралтай хүн бэ гэд ер нь одоо өмссөн идэл хувцас болон гутал. За тэгээд имэйлийн ганцаг одоо бүрнээс ахвала бүгднгээр нь одоо тухайн нутаг хошууныхан хүний онцлог юм одоо хэв шинж байдагтай яг л адилхан одоо дайлан болохоор бас яг тийм байдгаа гэсэн үг. Тухайн одоо хүнийхээ ингээд зориулаад тий өнгө загвар хийцийг нь ингээд гаргаад ирчихэж байгаа. За тэгмүүдээ энэ дайлан чинь бол удаан одоо идэлж хэрэглээд одоо явж ирдэг зүйл үе уднаад ингээд амждаг. За яагаад энерги уут вэ гэдгээр болохоор хөөрг одоо дайлан дотор ч ордог зүйл байна одоо хөөрг шүү дээ. За хөөргийг болохоор үнэт чулуугаар хийдэг. За хөөрг нь үнэт чулуугаар хийдэг одоо тэр хөөрг маань болохоор тухайн хүний энергийг хадгалдаг гэсэн үг. Одоо идэлж хэрглэж байгаа хүний. За хүний одоо бол нөгөө дэлхийн нийтээр яригдж байгаа зүйлийг одоо мэдж байгаа бах тий. Одоо манипуляц гэж ярьж байна. За бас энерги хамгийн чухал байдаг юм байна. Хүний хамгийн хүчтэй ерөөс энергиндээ байд юм байна гэдэг. Тэгэхээр тэр хувь хүний энергийг нь тэр чулуу өөрөө хадгалдаг буюу тэр энергийг нь бий болгож өгдөг зүйл. Тэгэхээр тэр үнэт чулууг хамгийн үнэтэй тансаг ууц цавд хийдэг. Тэгжээж тэр чулууны энергигээр хадгалагдана. Мөн тэр хөөргөө болохоор одоо тэр чулууга газрын хөрсөнд тавьж одоо энергижүүлж бас өгч явах хэрэгтэй. Манайхан одоо нэг хөргө барьж байгаа л тэр чигтэн нэг л барайл яваад байдаг тий. Тэгэхээр тийхгүй байх нэг 3 жил тутамдаа яг тэр газартаа нь одоо уулзуулж одоо золгуулад гэсэн үг. Одоо тэр чинь газрын хөрснөөс гарсан
одоо чулуу шүү дээ. Тэгэхээр тэрийг газартаа золгуулад одоо газрын хөрс энергийг авах, наран дийл тавьж энерги авах, сарн дээр тавьж энерги авах. Тэр хадгалсан энерги буцаад энэ үнэтэй тансаг одоо ууц савнда хийж ээж энэ болохоор хямар сүлтний уут нь байдаг бахнэ гэсэн үг. Тэгэхээр уг үндсийг бас аягүй сайн судалж үзчихээж тэрийг учир утгаар нь мэдчихэж эдэлж хэрэгэлдэг байх хэрэгтэй байна. Тэгэхгүй зүгээр дайлан тэрэн сайхан энэ сайхан ч гэдэм оюун чулуул ингэсэн гэдэг гэж. Тухайн хүнд бас ээлтжээ чулуу байх уу, ээлбүү чулуу байх уу тэр хүний энергийг таарах уугүй юу. За эцэг өвгдөөс уламжлагдаад ирэхэд нь зөвхөн л би л одоо тэрийг авна гэл ингэх биш. Тухайн одоо өөр хүүхдүүдийнх нь алинных нь одоо өөр хүүхдэд нь хинийх нь одоо юу гэдэг нь энергид нь энэ чулуунд таарах юм. Тэгээд тэгжээж тэрийг өвлөөдөж өгдөг байх нь шүү дээ. Өөрийнх нь одоо хийж байгаа үйл хэрэгдэнд тааруулж тэр дүрс билеглийг сонгож оруулдаг байна. За ингээд настай хүн байхад одоо урт удаан наслахын урт усан эрүүл инх байхыг бэлэгдсэн хээ бахна. За залуу хүн байх юм бол хүч чадал сүр хүчийг бэлэгдсэн бахна. Номын хүн байх юм бол эрдэнэ номтой ариун байхыг бэлэгдсэн бахна. Тэр чинээгээр энэ дүрс билегдүүдийг сонгож одоо уралдаг бахна. За ер нь бол дайланд 9-с 21 төрлийн оюутан татмал орж байгаа. За одоо энэ дайланд бол нийтдээ бол 16-аас 17 төрлийн оюутан татмал орж ирнэ. 100% гараар хийгдэнэ. Одоо ямар ч одоо эдлийн машин ерөөс ордог байх нэ. За тэгээд ирэнгүүт нь энэ болохоор модон бохоттой одоо хүний одоо дайлан бах нэ гэсэн одоо энэ суур торгон хүн байна. За тэгээд энэ дээр болохоор дөрвөн хүчтэн болохоор одоо дөрвөн бэлэгдлэр нь хэлсэн тий. За ингээд амны хийдэн болохоор одоо хосын бэлэгдэл болсон хаан богоо шатан сүхтэй одоо эрдэнэ хүртэ зориулж уралж байгаа манай шав байна. За тэгмүүдийн алталт нь болохоор очир эрдэнэ байна. Энэ болохоор хар буруу мухаг бүү юм болгоноос одоо хамгаалах. За очир эрдэнэ мэт одоо өөдөө дэвжиж одоо дэвшиж явахыг бас бэлэгдсэн байна гэсэн үг. За энэ 10-аад жилийн өмнө надад 80 нилийн гарна настай одоо эмээ хэлчихсэн байхгүй. За энэ болохоор хадам аавда за 90 нөхөртөө дайлан уралж өгөх юм бол 3 үедээ бат бөх гэр бүл зохиодгоо. Хадам аавда болон аавда дайлан уралж өгөх юм бол 9 үедээ бат бөх гэр бүл зохиодгоо гэж одоо эртний юм дом байдаг юм аа минийхүү. Тэгээ энэ домыг одоо мэдрээд авчаарэ гэдэг одоо ингэж айлтжсан маа. За ер нь бол над дээр одоо дайлан захиалаад хэлгүүлж авч байгаа хүмүүс маань болохоор ерөөсөө гол нь бол уур хийц. Хамгийн нарийн уур хийцтэй одоо бүтээлийг аваад за тэр нь болохоор цаг хугацаа өнгөрөх тусам үн цэнтэй хадгалагдана. За тэр одоо үн цэнтэй зүйлийг өөрөө эдэлж хэрэглэх нь байна. Ахиулаад тэрнийгээ одоо юу гэдэг арилжаа 8-нд хэрэглэхэд бол одоо тухайн үедээ авж исэн үнээсээ хэд дахин нуглаа тэр хүн маань бас арилжиж бас болдог болохоор тэр талаасаа болохоор уур хийцийг нь одоо миний уран бүтээлийн бол ерөөсөө гол уур хийцийг нь сонгоно. За тэрэн дээр мэдээж хэрэг өнгөний бэлэгдэл нь ямар байх юм, тэр дүрс бэлэгдэл нь ямар байх юм гэдгийг нь мэргэжлийн хүнийхээ хувьдас би тэр хүндээ зөвлөж хэлж өгөөд за тэгээ тэрэн дээрээ хийдэг байна гэсэн үг. За ингээд дайлан хөөрөг гэдэг зүйл маань өөрөө мэдлэг хүндлэх хүний харилцааны хамгийн наад захын ёс юм байна. Тэгж ёслохдоо тэгж мэдлэгтэй энэ үнэтэй тансаг юм ур хийц шингээсэн одоо дайлан бариад за тэр өөрийнхөө хүч энергийг одоо шингээсэн тэр хөргөө бариад тэр одоо шингээсэн хөргөөрөө тэр энергиэрээ хоорондоо солилцсон гэсэн үг шүү дээ. Одоо мэдлж хүндлэхтэй тэр хүнтэй за би ийм энергитэй хүн ингэж хоорондоо мэдлж хүндэлж одоо энерги солилцож байна гэж үзсэн. Тэрний одоо нэг үеийн хэлбэр цагууртаа биш байна. Тэрний утга учиртай хамгийн гол зүйл нь оршиж байгаа. Тэгэхээр энэ утга учирыг нь бас манай одоо орчин үеийн монголчууд маань бас ойлгож бас мэдэж аваад энийгээ яг зүй зохистойгоор нь ингээд одоо хэрэгэлдэг байна гэсэн.